Сайн байцгаана уу та бүхэндээ 8 дугаар сарын мэндийг хүргэе. За 8 дугаар сард мөнгө орж ирэх боломжийг тогтмол ярьдаг бичлэгтэй тавтай морил. За энэ бичлэгүүд нь та бүхэндээ аль болох тухайн гариг эрхэстэй холбоотой хөдөлгөөнийг өөрийн амьдралд илүү бодиттой үр дүнтэй байдлаар ашиглах талаас зөвлөгөө өгдөг байгаа. За өөрөөр хэлбэл энэ бичлэг дээр таны орд дурддаглаа гэд та юу ч хийхгүй байж идэл үр дээр нь мөнгө унаад ороод ирнэ гэсэн үг огт биш шүү. Өөрөөр хэлбэл энэний өмнө ажиллаа хийсэн үр дүнгээ хүртэх боломжтой байгаа хүмүүст за үгүй бол тухайн гаригийн хөдөлгөөнийг одоо илүү ашиглаад доривтой алхам хийх хүмүүст сануулга за тэгээд түлхэж болж өгөх байдлаас хийдэг байгаа. За энэхүү бичлэгүүдийг маань үзэхдээ та өөрийн мандалт ордоор үзэх юм бол таны одоо идэвхжтэй байгаа гэрүүд илүү тодорхой байдлаар бодит байдлаар тусдаг учраас мандалт ордоор үзэх юм бол илүү бодиттой нөлөөллийг мэдэх боломжтой байдаг. За нарны ордоороо үзэх юм бол тухайн нөлөөлөл арай одоо бага зэргийн тойруу байдлаар таны оюун ухаан бодол санаа төлөвлөгөө байдлаар илрэх боломжтой байдаг. За мандалт болон нараар заагүй бол ямар нэг гаригийн бөөгнөрл байдаг бол тухайн гаригийн бөөгнөрлөөрөө үзхийг зөвлөж байна. За бичлэгт нь магадгүй анх удаа орж ирж байгаа мандалд орд гэж юу болох өөрийн хувийн натаал чарт буюу төрсөн өгдөл гэж юу болох зүйлийг мэдгүй хүмүүс манд байгаа бол баруун дээд буланд байгаа линкээр дараад ороорой. За тэнд мандалд ордоо бусад гаригуудынхаа байршлыг гаргаж авах заавар бичлэг байгаа. За таны орд ороогүй байсан ч гэсэн таны найз нөхдийн гэр бүлийнхний ойр дотны хүмүүсийн мандалд бөгөөд нар заавгүй бол гаригийн бөөгнөрл орсон байх магадaltaй тул бичлэгээ алгасалгүй дуустал нь үзээрэй. За мөн тухайн хүмүүстэйгээ бичлэгээ хуваалцаж энэ боломжийг алдалгүй атгаж авахад нь туслаарай гэж зөвлөё. За ингээд ордныхоо тайлал руу орцгоё. За дөрөвдүгээр байранд охины ордны мандалд нар бөгөөд гаригийн бөөгнөрөлтэй хүмүүс орж байна. За яагаад вэ гэх юм бол 8 дугаар сарын 7-нд цугаар гараг та хэдийн маань 2 дугаар гэр дээр буюу мөнгө хөрөнгө санхүү өөрийгөө үнэлэх үнцэнд өөрийнхөө авьяасыг мөнгө болгох байдал дээр орж ирэх болно. За ингэснээрээ та хэд маань өөрийнхөө орлогыг нэмэгдүүлэх, өөрийнхөө магадгүй үзүүлдэг үйлчилгээг бол саналыг илүү гоё татай болгох, мөнгөтэй харилцаагаа илүү тэнцвэртэй болгоход тусалж өгөх болно. За үүнээс гадна 8 дугаар сарын 23, 25-нд нар бөгөөд буд гаригүй та хэдийн маань ордон дээр орж ирээд 8 дугаар сарын 28-нд холбоос үүсгэн ингэснээрээ та өөрийнхөө одоо дүр төрх хэлж ярих гээд байгаа зүйлийг за сонгуульч өдр гаргалт зэрэг бүх зүйлс илүү хүчтэй танд илүү тодорхой болж ирнэ. За үүний дараагаар 8 дугаар сарын 28-нд загсны ордон дээр та хэдийн маань 7 дугаар гэр дээр буюу яг эсрэг ордон дээр хэртэлт сарны хэртэлт болохоор байгаа. За ингэснээрээ энэ таны бизнесийн хамтрагч, хос заагүй бол магадгүй хин нэгнтэй илүү одоо нэг нэгээрээ тулаад гэрээ хилцээр хийж байгаа зүйлсүүдийг илүү тодорхой олгож өгөх болно. Ингэснээрээ та таныг хэн дэмждэг юм бэ? Үгүй бол та хинтэй байх ёстой юм бэ? Хэн таныг хүндэлдэг вэ гэдэг зүйлсүүд илүү тодорж гарч ирнэ. За ингэснээрээ 8 дугаар сартаа ерөнхийдөө бол өөрийнхөө үн цэнийг илүү тодорхой байдлаар ойлгох, за өөрийгөө магадгүй илүү мэргэжлийн түвшинд гаргах, зөв үйлчлэгчид зөв боломжуудыг өөртөө татах боломжийг бүрдүүлж өгж байгаа харагдаж байна. За 8 дугаар сард юу болох талаар илүү дэлгэрэнгүй үзмээр байгаа бол 8 дугаар сарын 6 бичлэгийн маань үзээрэй. Тэнд илүү дэлгэрэнгүй мэдээллүүд за 8 дугаар сарда танд юу болох зүйлсүүдийг илүү тодорхой ярьж өгсөн байгаа. За үдсэн охины ордныхаа маань өөрсдийнхөө ордны логог үгүй бол эможиг бичиж үлдээгээрэй. За дараагийн 3 дугаар байранд орсон орд маань гэх юм бол эхрийн ордны мандалт нарт бөгөөд гаригийн бөөгнөрөлтэй хүмүүс байна. За эхрийн ордныхны хувьд 8 дугаар сар мөнгөний боломжийг хэрхэн татах вэ гэх юм бол энэ нь магадгүй ямар нэгэн контент хийх үгүй бол хин нэгэнтэй харилцан яриа өрнүүлэх, за ямар нэг наймаа хийх ажил мэргэжилтэй холбоотой одоо бусдад харагдах байдлаар дамжиж орж ирнэ. За яагаад вэ гэх юм бол та хэдийн маань 3 дугаар гэр дээр нарны хэртэлт болж байгаа. Нар бөгөөд бархасад гариг орж ирж гисэн байхаас гадна за хэртэлт болж байгаа байх нэ. Тэгснээр одоо түрүүний яриад байгаа таны дуу хоолой контент үгүй бол харилцаа холбоотой байдлаар амьдралын нэг шинэ бүлэг эхэлж байгаа байдлаар мөнгө орж ирэх боломжтой. За ялангуяа эхрийн ордныхон маань өөртөө одоо нөгөө ярих, бичих, ямар нэг зүйлийг зарах, санал тавих, контент хийх гэдэг ч юм уу, маркетинг хийх, санаагаа илэрхийлэх байдлууд дээр илүү хүчтэй байдаг. За тэгэхээр энэ байршил дээр нь илүү хүчтэй хэртэл болсноороо өөртөөхөө авьяас бэлэг ур чадварыг гаргахад илүү тусалж өгөх нэ. За дараагаар нь 8 дугаар сарын 11-нд ангараг гараг та хэдийн маань 2 дугаар гэр дээр орж ирнэ. За энэ түрүүний хэлсэнчлэн шууд одоо 2 дугаар гэр маань мөнгөний гэр байдаг. Тэгэхээр та өөрөө мөнгөний төлөө илүү их хөдөлж эхлэх буюу магадгүй илүү их ажиллах, илүү их зүйлийг зарах. За үгүй бол одоо орлогын их усртэй болох гэж илүү оролдох буюу одоо таны санхүүгийн төлөө үйлдэлтэй холбоотой зүйлсүүд ирч хүч илүү нэмэгдэх байна. За үүний дараагаар 8 дугаар сарын 28-нд за та хэдийн маань 10 дугаар гэр дээр сарны эрэлт болохоор байгаа. За ингэснээрээ ажил мэргэжил карьертэй холбоотой ойлголтууд
за бусдад харагдах имиж, дүр төрхөө, нэр хүндээ, бизнесийнхаа чиглэлийг хүртэл өөрчлөх байдлаар орж ирж болно. Тэгэхээр 8 дугаар сартаа та хэдийн маань хувьд таны санаа, үг хэл яриа, контент үгүй бол бусдад харилцах байдал мөнгөтэй холбоотой хаалга нэгдэж байгаатай адилхан болох болно. За тэгээ та өөрийнхөө дуу хоолойг одоо аль болох илэрхий тод гаргаж ирэх ажил мэргэжлээ энтэй хэрхэн уялдуулахаас хамаарат та хэдд маань мөнгөний боломж орж ирэх нэ. За та хэд маань илүү дэлгэрэнгүй мэдээлэл авмаар байвал 8 дугаар сарын 6 бичлэгийг үзээрэй. Тэнд гаригуудын хөдөлгөөн юу болж байгаа талаар илүү дэлгэрэнгүй ярьсан байгаа. За үзэн ихрийн ордныхан маань байвал өөрсдийн ордны эможи үгүй бол нэрийг коммент секцэд биччихүүлдэхээ мартаоцай. За дараагийн 2 дугаар байранд орсоор гэх юм бол хумхын мандалт нар бөгөөд гаригийн бөгнөрлөлтэй хүмүүс байгаа. За хумхуудын хувьд 8 дугаар сард мөнгөний хувьд маш сонирхолтой гаригийн хөдөлгөөн болох болно. За энэ сард яагаад сонирхолтой гэж хэлж байгаа гэх юм бол энэ сард одоо таны мөнгө хөрөнгө санхүү зөвхөн ганцаараа ажиллах гэхээсээ илүүтэйгээр өөр хэнийг нэр бусдаар дамжиж орж ирэх магадлал өндөр байх болно. За яагаад вэ гэх юм бол нар бөгөөд одоо пархасад гаригуу та хэдийн маань 7 дугаар гэр дээр орчихсныг та хэд өмнөх бичлэгүүдийн маань үздэг болоо хэдий мэдж байгаа болоо гэж бодож байна. Тэгээд 7 дугаар гэр нь өөрөө үйлчлүүлэгчид гэрээ хилцээр за үгүй бол таны хост за үгүй бол хин нэгнтэй хамт ажиллах байдлаар одоо орж ирэх боломжуудыг бүрдүүлсэн байгаа. За гэтэл 8 дугаар сарын 13-нд нарны хэртэлт маань таны 7 дугаар гэр дээр болж байгаа учраас за таны амьдралд магадгүй шинэ үйлчлүүлэгчид, шинэ хамтрагч, шинэ гэрээ хэлэлцээр за үгүй бол шинэ одоо бизнесийн хамтрагч орж ирснээрээ шинэ амьдралын бүлэг нэгдэж байгаа байж болно. За ингэснээрээ орлого шууд таны 2 дугаар гэрээг идэвхжүүлж байгаа гэхээс илүүтэйгээр зөв хүнээр, зөв гэрээгээр за үгүй бол магадгүй зөв үйлчлүүлэгчдээр зөв хүнтэйгээ хамтран ажилласнаар мөнгө орж ирэх боломжтой болж байгаа байх нэ. Нь гэх юм бол болох хамгийн чухал зүйл нь та хэдийн маань 2 дугаар гэр дээр 8 сарын 28-нд загасны ордон дээр хэртэлт, сарны хэртэлт болохоор байгаа. За ингэснээрээ энэ таны хөрөнгө мөнгө санхүү өөр өөрийгөө үнэлэмж бөгөөд өөрийнхөө үн цэнийг илэрхийлдэг байршил байгаа. За ингэснээрээ таны одоо үн цэн хаана байгаа вэ гэдэг зүйлсүүдтэй холбоотой тодорхой хэмжээгээр шинэ амьдралын бүлэг эхлэх боломжийг бүрдүүлж өгнө. За түүнээс гадна 8 дугаар сарын 23-наас хойш нар бөгөөд буудах гаригууд таны 8 дугаар гэр дээр орж иж идэвчин. За ингэснээрээ түрүүний хэлээдсэн дундын хөрөнгө санхүү за үгүй бол таны хосын орлого, үр шир зээл, хөрөнгө оруулалт, банкны зээл гэдэг ч юм уу. Үгүй бол ямар нэг байдлаар одоо хин нэгнтэй хийсэн санхүүгийн гэрээнүүд ихтгэлцэлтэй холбоотой сэдв улам одоо хүчтэй гол фокус болж ирнэ. За ингэснээрээ нөгөө түрүүний яригадад байсан өөр хүнээр дамжуулж орж ирсэн мөнгөтэй холбоотой гэрээ хэлцээр ихтгэлцэл зэрэг зүйлсүүд дээр илүү фокус орж ирэх нэ. За тэгэхээр та хэд маань энэхүү боломжийг мэдээж аль болох эргээр өөртөө ашиглаарай гэж зөвлөмөр байна. За илүү дэлгэрэнгүй мэдээлэл 8 дугаар сард танд юу тохиолдох талаар мэдмээр байгаа бол 8 дугаар сарын 6 бичлэгийг маань үзэхээ мартаоцай. За сонсон хомхот маань байх юм бол өөрсдийн ордны эможи үгүй логог нэрээ бичиж үлдээгээрэй. За 1-р байранд орсон орд маань гэх юм бол мэлхийн мандалттай ордныхон байгаа. За мэлхийн мандалтыг ерөнхийдөө бол маш их ярьж байгаа боловч энэ бол одоо яалчгүй гарцаагүй зүйл байх гад байна. За магадгүй давтагдж байгаа ямар олон мэлхий ярьд юм бэ? Мэлхийн тал дортой мөг гэж байгаа хүмүүс байвал үнэхээр уучлаарай. Гэхдээ үнэхээр гаргийн хөдөлгөөн дээрээ үндэслээд мэлхийнүүдэд маш их боломж орж ирж байна. За яагаад вэ гэх юм бол нар бөгөөд пархасад гараг аль хэдийн одоо арслангийн ордон дээр буюу 2 дугаар гэрээг нь идэвхжүүлж гисэн байж байтал 8 дугаар сарын 13-нд мэлхийн одоо ордныхны 2 дугаар гэр дээр буюу мөнгө хөрөнгө санхүүгийн гэр дээр дахиад одоо нарны хэртэлт болох гээд байгаа. За ингэснээрээ мөнгө өөрийгөө үнэлэх үнцийн орлоготой холбоотой одоо амьдралын нэг шинэ бүлэг эхэлж байгаа буюу өөрийгөө хэрхэн үнэлж байгаа юм бэ? Өөрийнхөө авьяас цаг зав мэдлэг хөдөлмөрөө зөв үнэлж байгаа үгүй илүү гэдэг ч юм уу тий. Тиймэрхүү зүйлсүүдтэй холбоотой шинэ нэгэл орж ирж байгаа бөгөөд магадгүй шинэ орлогын их усүртэй болох за үнэндээ шинжилэл оруулж ирэх за санхүүгийн чухал шийдвэрүүдийг гаргах за үгүй бол өөрийнхөө авьяасыг мөнгө болгож татах шинэ замууд нээгдэх боломжтой болж ирж байгаамаа. За түүнээс гадна 8 дугаар сарын 10-наас хойш буд гараг маань хүртэл Арслангийн орд руу орж ирснээрээ та хэдийн маань хувьд одоо мөнгөтэй холбоотой сонголт шийдвэрүүд гаргах үгүй бол гэрээ хэлцээр хийх байдлаар хүртэл за гаригуудын маань хөдөлгөөн өөрчлөгдөж өгж байгаа. За 8 дугаар сарын 11-ээс ангараг гараг маань та хэдийн маань 1-р гэр дээр орж ирнэ. За ингэснээрээ магадгүй өмнө нь илүү ядраад байсан цуцаадсан юм хийн гэсэн хэрнээ хойшлуулад байсан зүйлсүүд байсан бол ангараг гарагийн маань хөдөлгөөнтэй холбоотойгоор илүү их зориг хөдөлгөөн өөрийнхөө төлөө зогсох хүчүүдийг та хэдэд маань бүрдүүлж өгж байгаа юм аа.
За 8 дугаар сард юу тохиох талаар хэрхэн энэ боломжуудаа ашиглах, гаригуудын хөдөлгөөн ямархуу байгаа талаар илүү дэлгэрэнгүй мэдмээр байвал 8 дугаар сарын зохион бичлэгийн үзээрэй. За сонсон мэлхийн ордныхан маань өөрсдийн ордны эможи логог коммент хэсэгтээ бичлүүлдэхээ мартаоцай. За дараагаар нь гэх юм бол загасны ордны мандалд нартай бөгөөд гаригийн богиноролтой хүмүүсийг тусгай байранд оруулсан байгаа. За яагаад гэх юм бол одоо энэхүү 8 дугаар сард болох нарны хэртэлтэн та хэдийн маань 6 дугаар гэр дээр болно. За ингэснээрээ магадгүй шинэ ажлын орчин нөхцөлтэй болох, шинэ үйл шийдний системтэй болох, цагаа илүү одоо үр бүтээлтэй өнгөрөөх байдлаар амьдралын одоо шинэ бүлэг эхлэх боломжтой. За түүнээс гадна сугар гараг та хэдийн маань 8 дугаар гэр дээр жинлүүрийн ордон дээр орсноороо бусад хүмүүс одоо танд одоо бусдаар дамжуулаад мөнгө хөрөнгө санхүү орж ирэх арай илүү зөөлөн жижиг боломжуудыг илэрхийлж өгч байгаа. За түүнээс гадна одоо энэ 8 дугаар сарынхаа сүүлээр охины ордны уйлрал эхлээд та хэдийн маань яг эсрэг ордон дээр нар бөгөөд буд гаргууд орж ирснээрээ үйлчлүүлэгчид гэрээ хилцээр хамтын ажиллагаатай холбоотой зүйлсийг илүү идэвхжүүлж фокус болгож өгөх байдлаар мөнгөний боломжууд арай зөөлөн байдлаар нэгдэх нэ. За сонсон загасны ордны хамаа 8 дугаар сард илүү юу дэлгэрэнгүй болох талаар мэдмээр байвал 8 дугаар сарын 6 бичлэгийн үзээрэй. За өөрсдийнхөө ордны эможи бөгөөд логог биччихүүлдэхээ мартаоцай. За дараагийн тусгай байранд орсон ордныхон маань гэх юм бол Нумын ордны мандалд нар бөгөөд гаригийн богиноролтой хүмүүс байгаа. За яагаад нумуудыг тусгай байранд оруулсан бэ гэх юм бол та хэдийн маань хувьд нарны эрсдэл 9-р гэр дээр нь буюу одоо өөрсдийнх нь аль хэдийн философик юм зааж ургамаар байдаг зүйлсийг илэрхийлэх гэр дээр зохиож байгаа. За ингэснээрээ одоо шууд мөнгөний гэр дээр болж байгаа биш боловч ямар нэг зүйлийг заах завгүй бол ямар нэг зүйлийг хэвлүүлэх гэдэг ч юм уу гадаад улс орн руу аялах, очиж сурах, боловсролоо ахиулах, дээшлүүлэх за том мэдлэг мэдээлэл, том платформтой холбоотой байдлаар ерөнхийдөө бол одоо мөнгөтэй холбоотой боломжууд нэгдэж болно. За түүнээс гадна 8 дугаар сарын 7-нд сугар гараг маань та хэдийн маань 11-р гэр дээр буюу зинлүүрийн ордон дээр орсноороо үзэгчид заагүй бол ард түмэнтэй холбоотой бүлэг хүмүүстэй холбоотой байдлаар зөв хүмүүсээр дамжсан боломжуудыг орж ирэх арай одоо зөөлөн боломжуудыг харуулж өгч байна. За тэгээд охины ордны улирал эхлэх үед та хэдийн маань 10 дугаар гэр дээр нар бөгөөд буд гаригууд орж ирснээрээ таны бусад харагдах байдал бизнесийн чиглэлийг илүү идэвхжүүлж өгөх болно. За тэгэхээр мөнгөтэй холбоотой боломжууд ерөнхийдөө бол та магадгүй мэдлэгээ хуваалцах байдлаар илүү орж ирэх болов гэж харж байна. За сонсон Нумын ордныхон манд байгаа бол 8 дугаар сард юу болох талаар дэлгэрэнгүй бичлэгийн маань үзээрэй. За түүнээс гадна өөрсдийнхөө ордны эможи логог биччихүүлдэхээ мартаоцай. За энэхүү турхаанууд маань ерөнхийдөө бол одоо зөвхөн 12 ордонд хуваачсан таны бүх өгдлийг бүрэн бүтэн тооцоолох боломжгүй байдаг учраас магадгүй хувийн онцлог хийлгэмээр хүмүүс байгаа бол дэлгэцэн дээр гарч байгаа Facebook болон Instagram хаягуудаар холбогдох боломжтой шүү. За энэ хүртэл сонсон та бүхэндээ баярлалаа. Дараагийн бичлэгээрээ уулзтлаа. Түр баяртай.